50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий эзэмхати 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохирол даваа авиг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. За бид нар энэ чи замын гол энд жижигхэн байдаг хүмүүс манд хин том болцсон талаар яриад байж шүү. За тэр яг. За ингээд үзэгчтэй өнөөдрийн үндэсний лотерей та бүхэнд яг цагтаа шууд хүрж байна. За техникийн ямар нэгэн одоо асуудал байхгүй тун сайхан байна. Сэтгэл сайхан өөдрөг байна. Нэг юм хэлээ ерөөсөө яалтч сезон нь болохоор хэлэхгүй бол ерөөсөө болохгүй. Том жижиг гадаад тосртны хэмжээнд ингээ байдаг штэ. Ингээ хэдийг харьцахад ингээ улс улсаараа өөр байдаг. Сонгуулийн үеэр бол ингээ бүгдөө нэг ингээ инээсэн ингээ цээж зургнууд хотын гудмаар дүүр заримдаа өөр эдний чи ингээ хараа зарим нь тандигч хүү явж явах шиг. Зарим нь мөнгө төгрөгөө зөөл мөлөө өгөө үнч тэр донд явж явах шиг. За тэр яах вэ? Нэр зөндөө олон цээж зураг байдаг шүү. За эхнийх нь мөмлөг 5. Дараагийнх нь 2 дахь мөмлөг 3. За яг энэ 4 мөмлөгийг гарч ирэхэд нэг юм хэлэхгүй бол ерөөсөө хэл загтнаад ерөөсөө болдгоо. 5 3. За 3 дахь мөмлөг Тэг. Дөрөвдийн машинаас гарч ирсэн 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 4 бөмбөлгөн дээрх тоо 5 3 тэг 5. 5 3 тэг 5. Өнөөдөр Монгол улсад зээлгүй хүн байна уу? Зээлээ буцааж төлөх гэж байгаа хүн байна уу? Зээлээ буцааж төлөх гэж байгаа хүмүүс байгаа юм бол яг нөгөө зээл авсан хүнээ дуудаад тэг ингээ хоёулаа хэвлэлийн багварлал хийдэг юм мод гарсан биш. Тэг би тэр жирвээ сахалтай залуу доорш нэг тим хийнэ. Уул манай мэрэгжлийн нэг салбарт үзэж байгаа залуу юм байна шүү. Тэр хуульчин ч мэдчихгүй ямар ч юм байдаг. Тэгээ миний инээдүрээд их. Уул нь сонгуульч амар сериосны юм багтаа. 76 хүн сүргийн мандаа болсон хүмүүсээ сонгох гээд байна шүү. Тэр би одоо гудмаараа гарахаар миний инээдүр. За тэр яах вэ? 8. Дөрөвдийн 2 дугаар зэргийн хонжуурын хамгийн эхний бөмбөлөг 8 дугаартай. Түүний дараагийнх нь 9 дугаартай. За 8 9 8. За дараагийнх нь буюу хамгийн сүүлийн 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурын хамгийн сүүлийн бөмбөлөг Тэг. За 80 гэж тоо гарч ирж байна да. Тэр чинь 53 тэг 5 гэж гарч ирсэн. За одоо энд бол 89 гэж гарч ирж байна. За 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурын 4 бөмбөлгөн дээрх тоо 8 9 8 тэг. 8 9 8 тэг. За 4-ийн 1-р зэргийн хонжуур. За бас нэг юм хэлье заяа. Хавар ба штэ. Хавар болохоор ингээл мал адгуус ингээл нэг юм сонирн болдог штэ. Хавар болохоор. За одоо бол зуны үйлрэл гайгүй те. Хавар ч гэсэн хүн ч гэсэн бас нэг юм одоо төрөлн юм болохоор бас ингээд сонирн болдог л та. Гэхдээ 4 жилд нэг удаа маш хурцаар сонирн болох юм. Том жижиггүй, залуу хөгшингүй. Тэгээ тийм юм надаас энэ амьдралд минь хоол байгаасаа гэж. За. Нэрээ айгу хурцчих шүү. Нэг нь ингэж мөнгөө яагаад нөгөөх нь маргааш нь хэвлэлийн багвар хийгээд. Амьд явсан хүн юу үзнэ гэдэг лээ. За, эхнийх нь 9.
9-7. Одоо ерөөсөө дотроонд анхаарлаа хандуулъя. 9-7. Дараагийнх нь 1. 9-7-1. 9-7-1. 9-7-1. Дөрөвдийн 1-р зэргийн хонжууроос гарч ирэх хамгийн сүүлийн бөмбөлөг тэг. За. 9-7-1 тэг гэсэн дөрвөн бөмбөлгийг яг зөв таасан тэр хүн өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөж авч байгаа юм бизээ өнөөдөр. Мэдээж таны бооцоо хамгийн багадаа 500 төгрөг байх ёстой шүү. За ингээд дөрөвдийн 3 машин амжилттай ажиллалаа. 4 бөмбөлгөө амжилттай гаргаж ирлээ. Тэгээ танд бас тоонууд нь таарсан байх л гэж би найдаж чинь. Тэгээд 5 дахь өдрийн нэвтрүүлгээрээ бид хин хинд ямар одоо тоонууд нь таарсан байна гэдгийг танд хэлэх болно. Яг энэ нэвтрүүлэг хөтлөж явахад яалтчгүй нөгөө нэг сезонны юм болохоор толгой дотор юм орж ирээд болдгоо. Дахиад нэг юм хэлчих үү? За яах вэ? Бодлоо шүү. Нэгтээ хэлчихье. Сая манай телевизээс нааша барилгачдын талбай энэ уртлын үндэсний лотерей хүртэл гудамжинд байгаа хүмүүсийн цээд зурагтаас хамбарыг тоолоход 100 гараа авчихсан шүү. За. Тэгээд тэр чинь 100 өөр хүн байгаа. За. Тэгээд айгу гой өгтөө. За 3 6D гин хамгийн ихний бөмбөлөг 3 дараагийнх нь 8 6 бөмбөлөг гарч ирнэ. Одоогийн байдлаар 2 нь гараад ирсэн байна. 3 8 за түүний дараагийн 5 одоогийн байдлаар 3-ын тоотой бөмбөлөг 2 гараад ирсэн, 8-ын тоотой бөмбөлөг 2 гараад ирсэн, 5 гэсэн дугаартай бөмбөлөг 1. За хамгийн сүүлийн бөмбөлөг хэд байна? 6 дахь бөмбөлөг 7. За. За ингээд 6D-ийн 6 бөмбөлөг амжилттай гарч ирсэн. За 38, 58, 37 гэсэн хоёр оронтой тоонууд юм. Гэхдээ нэг нэгээр нь хэлж өгнө. Танд нэг зүйлийг сануулъя. 6D хэрвээ та тоглож байгаа бол яг энэ 6 цифрыг дарааллын дагуу яг зургуулангийн зөв янзын сайхан таах юм бол 50 сая төгрөгтэй болох юм байна шүү. За ингээд өнөөдрийн 6 бөмбөлөгний дээрх тоонууд нь дарааллынхаа дагуу 3 8 5 8 3 7. За дахиад нэг хэлж өгье. 3 8 5 8 3 7. За. За харин одоо 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс бүгдөөрэнд нь амжилт хүсье. Завтай сонгуульд нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчтэй амжилт хүсье гэж хэлсэн гэж. За 42 бөмбөлөгнөөс 7 бөмбөлгийг гаргаж ирнэ шүү дээ. За хамгийн ихнийх нь энэ өнгөрч байна. 2 дугаартай бөмбөлөг байна. 2. За 24 дугаартай бөмбөлөг байна. 24. 2 24. За дараагийнх нь 22. За энэ өнөөдөр чи 2-ын тоотой бөмбөлөгнүүд яасан ширүүн байна. 2 24 22. За одоо дөрөвт бөмбөлөг 17 багтсангүй дээ. 16 нь гарч ирлээ. 16 гэсэн дугаартай бөмбөлөг. За одоо 5 дахь бөмбөлөг
За энэ 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээд зөв таасан хүн 120 сая төгрөгтэй болох нь шүү. За өнөөдрийн бонус бөмбөлөг 42 хамгийн өндөр тоотой бөмбөлөг гарч ирлээ дээ. Бөмбөлгнүүдийг ах トゥ гэж үзэх юм бол хамгийн өндөр настай хамгийн ахмад нь гарч ирлээ. За ингээд 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс бүгдөө бөмбөлгнүүдэд анхааралтай хараад миний хэлэх тоонуудыг сайн цээжлээд аваарай. Тэмдэглээд авсан ч болно шүү дээ, тийм ээ. 2 24 22 16 26 19 өнөөдрийн бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг маань 42 гэсэн дугаартай. За ингээд үзэгчтэй сайхан амарцгаагаараа хаалгыг чинь тогсож байгаа хүн болгонд гоё хаалгаа онгоолгоорой. За бака. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Mongolia үндэсний дотроо. Таирд 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий эзэн Бади 642 литрээр оролцсон. Бурбас 6 төрлийн конжурийн эзэн болох боломжтой. Догор даваа тавг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын зэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.